өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэнд хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүв амьдрал зүв хүсэл зүв бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн мэцхан нөхдөдөө мөнхийн хот нэвтрүүлэг эхэлж байна. Найзуудаа өнөөдөр би та нартай ном унших ер нь ямар ач холбогдолтой юм ном унших хөгжид биднэрт ямар сайн зүйлсийг өгдөг талаар ярилцах болно. Би бол ном унших дуртай. Тэгээд өнөөдөр унших дуртай хамгийн унших дуртай номнуудаа хүүхдэд та нарт Би бас ном унших дуртай шүү. Таны хэдэрхээ хүй чи чинь хин бэ? би нэр өөрийгөө танилцуулахаа марцсан шүү. Намайг Ухаанси гэдэг. Ухаанси. Би өмнө юусоо Ухаанси гэдэг нэртэй ямар зүйл сонсож байгааг юм бэ? Хүй чи гинт ханаас гараад ирвэ? Ханаас гараад ирээ гэж юу? Би ном унших их дуртай. Би маш олон ном уншсан. Тийм үү? Би нэг ном уншиж дуусглаарай. Нөгөө ном руу ордог. Тийм чадaltaй. Тэгээд тэгвэл чи номноос гараад ирсэн гэсэн үг үү? Тэгээ би зөндөө ном уншиж явсаар хагаад энэ төрөө бирлээ. Сайн байна уу? Ямар сайн юм бэ? Би зүудлэг байгаа. Би зүудлэг юм шиг байна. Хөөе Ухаанси. Тэгэхээр чи намайг яаж таньдیں؟ Би чамаагүй. Өдөргийн чамааг маш олон хүүхдтэй ном уншихыг ач туусын талаар ярилцсан гэхээр чинь баярлалаа. Гэсгэн гараад ирсэн. Тэгээд дээрээс нь хүүхдүүд чамааг зөндөө үздэг болтой би чамайг харсаар хагаад мэддэг болтоо. Тийм үү? Ямар гоё юм бэ? Хөөе Ухаанси, чамтай танилцахдаа таатай байна. Чиний гар барьж идэх үү? За, хөөе Ухаанси, чи хэрэг ном уншсан бэ? Ном уншаад номынхаа тог бараг алдчихжээ. Тийм. Чи хэрэг ном уншсан бэ? Би чиний хажууд бол жоохон байх уу. Гэхдээ ч тийм ээ би ном уншдаг хүмүүсийн хажууд бол их ном уншсан. Тэгээд би бодохдоо ном уншсан мэдэхгүй юм аа. Тийм үү. Би ном унших их дуртай. Тийм үү. Би уншсан номыг таалаад идвэл зүгээр уншсаар хагаад энэ гол нь би уншсан номд ордог болсоо би бүр тааваа гэжээ. Шүдэрхээ. Чи гэрлүүгээ хэдэн удаа орж гарснаа мэдтгүү. Би гэрлэвгүй юу? Мэдгүй. Тэрэндээ ч адилхан. Тийм би хөөе Ухаанси би өнөөдөр үзэгч найзаатай үзүүлэхэд өөрийнхөө унш дуртай номнуудыг аваад ирсэн шүү дээ. Тийм үү? Тэгээд чи ямар ном уншиж байсан бэ? Би манай мөнхийн хотны цаг маш бага болохоор би ном уншиж чадахгүй хаа. Тийм үү? Харин биш тийм ээ би хамгийн унш дуртай номоо үзүүлээ заяа. Үзүүлээ. Би бол ном уншуулмаар байдаг. Тийм Тэ яах вэ? Би дараа нь өөрөө уншчих да. Цаадаг дараа нь өөрөө уншчаараа заяа. За. Хамгийн унш дуртай намаа танад үзүүлээ. Энэ намыг болохоороо аз жаргалтай ханхүү гэдгийг. Аз жаргалтай ханхүү. Би өмнө хизээч уншиж байгаа юм байна. Тийм гэж юу? Энийг алдартай дэлхийн хүүхдийн сонгодог захиалахгүй юу? Маш олон жилийн өмнө маш мундаг алдартай дэлхийд нэр алдарнд дурсагдсан тийм зохиолч бичижээсэй. Тэгээд тэр зохиолыг ингэж хүүхдийн хэлбэрт оруулаад ийм гой зурагтай болгоод тэгээд ингэж бэлтчихсэн. Маш гоё сонирхолтой ном. Шүдэрхий.
Сүүлчийг уншиж өгч чадахгүй гэсэн чинь надад утгыг нь яриад өгөх үү? Тэгэж харин болно шүү. Би чамд одоо бас үзэгч найзуудаа дуртай үлгэрийн зохиолын номныхоо утгыг нь ярьж өгье заа найзуудаа. Энэ болохоор нэгэн хотод аз жаргалтай ханхуу маш гоё аз жаргалтай нэмс гэсэн ханхуугийн хөшөөг нь барьсан байдаг байхгүй юу? Энэ хөшөөг болохоор биеийг нь жижиг хатаар бүрсэн. Тэгээд бас нүдийг нь цэнгэр бэндриягаар нөгөө нэг юу гэдэг лээ сэлэмнийх нь хойг нь болохоор нал эрдний чулуугаар хийсэн. Тэгээд энэ болохоор энэ ханхуу хотын төвд байж хотод амьдарч байгаа бүх хүмүүсийн амьдралыг харддаг. Тэгсэн чинь нэг өдөр энэчээ зэгс хүүхэнд сэтгэл алдарч дурлсан хараацаас шувуу ирж ханхуутай хамт байжсэн чинь ханхуу уйлдаг байхгүй юу? Зэгс хүүхэн. Тийм, өвс гэсэн үг. Тийм. Тэгээд хараа айгуу сонин заяа ухаанси ханхуу шүү тийм ээ хөшөө юм байж уйлдгийг. Тийм шүү. Тийм. Тэгээд нөгөө нэг хараацаа чинь гайхдаг байхгүй юу? Яагаад ханхуу уйлаад байгаа юм болоо гэсэн чинь хараацаа тэгж хэлдэг. Хараацаа тэнд тийм өвчтэй хүмүүс энэ чи миний нүдийг ухаж аваад тэнцээ авааж өгөөч, чи миний хойнд байгаа наад эрдэнэ чулууг авааж өгөөч, чи миний биеинд байгаа энэ алт эрдэнсийг аваад ядуу буруу хүмүүс хэцүү амьдарч байгаа хүмүүст авааж өгөөч гэд. Тэгээд хараацаа өвөл болтол ханхуутай хамт байгаад ханхуу бас өвөл болтол өөрийнхөө биедээс нь бүх эрдэнсийг алт эрдэнсийг ядуучуудад хэцүү амьдарч байгаа хүмүүст тарааж өгч өөрийнхөө өөртөө байсан сайн сайхан бүх зүйлээ өгдөг байхгүй юу? Тэгээд хамгийн сүүлд ханхуу маань ямар ч өнгө үзэмжгүй болсон чинь хотын цаграгчид ирээд энэ ханхуугийн хөшөө ямар ч өнгө үзэмжгүй болсон маань энийг буулга гэж буулгачдээ. Тэгээ бас хараацаа маань ханхуугийн уруу дээр зөөлөн үсээд тэгээд хараацаагийн хөл дунаад нас орчдөг байхгүй юу? Тэгээд тэр хоёрыг хойлонгийн хараацааг хогийн сав руу хийгээд хараацаа өгсөн биеийг нь тэгээд ханхуугийн биеийг болохоор хайлуулсан чинь айгуу сонин зүрх нь ерөөсөө хайлдаггүй юм. Тэгэхээр зүрхийг бас хогийн сав руу ичдэг байхгүй юу? Тийм үү. Тэгээд ухаанси юу болсон гэж? Бурхан өөрийнхөө элч нарыг дэлхий рүү илгээгээд энэ дэлхий дээр байдаг ховор зүйлсийг аваад гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь тэнгэрэлч явсаар байгаад ханхуугийн хайлж амжаагүй зүрхийг нь тэгээд бас хайлж даагүй зүрхийг нь тэгээ хараацсан биеийг бурханд аваач өгдөг байхгүй юу? Тэгээд тэр хоёр мөнхийн жаргалтай бас аз жаргалтай сайхан амьдардаг. Ямар гоё юм бэ? Шүдэрхээ. Би хараацаа өгч байгаа. Тэгээ бас тэр ханхуу хөшөө тэр муу болоод хайлж байгаа сонсоод үнэхээр гонигтай болсон. Гэхдээ энэ хоёр өөрт байсан бүх зүйлээ бос хүмүүсийн сайн сайхны төлөө зориулсан болохоор энэ хоёр маш их азаргалтай байсан. Тийм болохоор энэ хоёр өөрсдийнхөө хийж чадах бүх зүйлээ хийгээд энэ хорвоогоос явсан болохоор маш их азаргалтай байсан байхаа гэж би бодож байна. Тэгээ би бас энэ намнаас юу сурсан гэж? Энэ намнаас би бусдад өөрт байгаа сайн сайхан зүйлээд өөгч бас бусдын төлөө хөдөлмөрлөх ямар сайн бэ гэдэг би ойлгосон. Би тэгээд ханхуу шиг бусдад өөртөө байгаа сайн сайхан зүйлээ өгөхийг сурсан. Хараацаа шиг бусдын төлөө хичээнгүйлэн ажиллахыг сурсан. Үнэхээр тийм биш шүү. Шүдэрхээ. Би чамаас нэг юм сурлаа. Юг? Би намайг зүгээр л уншдаг. Энэ хүнээс юм сурах гэж оролдож байгаагүй. Тийм гэж үү? Тэгэхээр сурамжтай юм аа. Би яг хараацаа шиг бас ханхуу хөшөө шиг тийм сайхан сэтгэлтэй. Ухаанси болмоор байна. Тэгэхээр ухаанси чи ном унших болгондоо энэ номон дээр яг юуны тухай гарсан байна? Хүүхдэд бид номноос яг юуг ойлгож авч болох нэ гэдгийг сайн бодож уншаа. Тэгээд өөртөө хэрэгтэй зүйлсүүдээ өөртөө цуглуулж авах хэрэгтэй шүү заяа. За. Найзадаа. Би чамаас нэг юм гооч авах уу? Юу? Чи наад намаа яг миний урд тавиад өгөөч. За тэгье. За. Босоогоор тавиад өгөөч. За харж байна.
Би давтагшаа наваад тий. За. Чи одоо явах гээд байгаа юм уу нэстэг? Ухаанси? Би унсан ном дотроо заавал орох ёстой. Тийм үү. Тэгвэл чи энэ номонд орохоос өмнө натаа хамт манай нэвтрүүлгээ дуусгаж болох уу? За яах вэ? За баярлаа. Хөөе, ухаанси. Хоёлаа үзэж хацаадаа намаа сайн уншаарай гэж хэлдэг хөө. За тэгээ. За 1 2 3 үзэгч найзуудаа та нар намаа сайн уншиж байгаарай. Номонд хүүхдэд бидний мэдлэг боловсролыг тэлэх маш олон сонирхолтой зүйлсүүд байдаг. Бас хүүхдэд бидний зан чанар хүмүүжид нөлөөлөхөөр бас сайн зүйлс байдаг учраас та нар намайг хичээнгүйлэн амтархан уншиж байгаарай. Яг зүг. Ухаанси би өөрөө номон дотор ордог болохоор ном хичнээн сайхан байдгийг өөрөө туулж мэдсэн. Тийм учраас хүүхдүүдээ намаа сайн уншаарай. Зөв шүү. Ухаанси одоо манай хүүхдийн нэвтрүүлгээ маань цаг дуусч байна. Мөхий отхон дуслаа. Би ч гэсэн номон дотор хурдан ормоор байна. Тэгвэл хоёулаа найзуудаа баяртайч хэлдэг хөө. За тэгээ. За найзуудаа өнөөдрийн мөхий отхон нэвтрүүлэг өндөрлөж байна. Ухаанси бас надтай хамт нэвтрүүлэг хийсэн чамд баярлалаа. Зүгээрээ чамд ч гэсэн баярлаа. Үзэгч найзуудаа баярлаа. Найзуудаа дараагийн дугаараар уулзъя. Хааны хүүхдүүдээ баяртай. Баярлаа. Ухаанси. Одоо чи намайг эхнээс нь дуус туншаар би чамд эхний усны гаргаад өгье заяа. За. За нэгэн хотын талбайд гэд эхлэн шүү заяа. За. Байхгүй болчихлоо. За. Найзуудаа баяртай. Ухаанси одоо намаа уншаад